За сайн байцгаана уу. Энэ удаагийн дугаараараа маш сонирхолтой Adult Явдалт Trader төрлийн киног та бүхэндээ ярьж өгөхөөр бэлтлээ. Кино эхлээс өмнө доор байрлах линкээр манай Telegram сувгныг дээр ингэснээр сонирхолтой мэдээлэлд болон YouTube сувгт оруулах боломжгүй зарим ширүүн, тулаант, алаан хядаантай кино товчлуудыг цаг ардалгүй үзэх боломжтой. Мөн бичлэг таалагдвал лайк дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Та бүхний дэмжлэг бидэнд маш их урам өгдөг шүү. Баярлалаа. Киноны ихэнд манай гол дүрийн залуу Джейсон олон онгийн дараа анх удаа далайн ирэг дээр гарч загасчиллэнэ. Гэтэл гэнт тэнгэр бүүдиж, хар үүд хуралдан ширүүн бороо орох нэ. Джейсонд сандраад гэрлүүгээ яарвчлан бүх юмаа аваад буцаад явна. Бороонд нарчихгүй тулд тэр машинаа гадаа нь үлдээгээд гэрлүүгээ хар хурдаараа гүйж орно. Джейсоны хувьд энэ өдөр ямар нэгэн сонин зүйл биш. Юрдийнх нэг тухтай бороотой өглөө. Манай Джейсон эхнэр Ана болон охин Рут, хүү Грэхэм мөн Кэси гэдэг нохотоогоо нэг гэрт амьдардаг бөгөөд тэд өглөөний цайгаа уунгаа нохотоо яаж им уулгах вэ гэх мэт энгийн зүйлсийн тухай хөгжилтэй яриа өрнүүлэн сууна. Өглөөний цайны дараа тэд шинэ он хаяанд ирж баярын уур амьсгал орсон тул Джейсны гэр бүл хамтдаа гарч гацуур мод худалдаж авахар бэлтгэцгэн. Аав ээжигээ бэлтгийг хүлээж байхдаа Рут охин таблетаараа YouTube-ээс кино тогтчлол үзэж сутал гинтэл сүлжээ тасарчхан тэр. Яагаад сүлжээ онсны гайхсан Рут гарч харахаар хаалга руу очин онгоолгох гэж үзсэн ч хаалга огт хөдөлсөнгүй. Ах Грэхэм нь түүнийг тоглож түгжиж байгаад сэжиглэн хоорондоо маргалдаж эхлэх үед Джейсон ирж яриаг нь тасална. Асуудлыг учрыг олохоор Джейсон хаалгыг онгоолгох гэж хүч чадлаараа үзнэ. Эхлээд арын хаалга руу очисон ч мөн л онгоосонгүй. Буцаж урд хаалган дээрээ ирээд цохиж, мөргөж, байдаг хүчээрээ түлхэж үзсэн ч хаалга яг л хад шиг хөдөлгөөнгүй хിവэрэ байв. Гарахаар бэлдэж байсан Ана дуу чимээнээр ирж ямар аимшигтай нөхцөл байдал үүснийг ойлгоно. Тэд гэрийнхэн бүх цонх, арын хаалга, гараашны хаалга гээд гадагшаа гарч болох бүхийд гарцыг шалгасан ч нэгэн ч онгоосонгүй. Тэд гэртээ бүрэн түгжигдэжээ. Джейсон ч тэсэлгүй хаалгыг зомбоор хэмтлэхийг оролцсон ч бүтсэнгүй. Тэрээр улам уурлаж, ломоор цонхыг хагалахаар зохино. Гэтэл маш сонирхолтой нь цонхонд нүх гарах боловч хагарсангүй. Надаа нэгэн эмэгтэй байх бөгөөд тэд түүний анхаарлыг татрыг хичээцгэн. Өнөөх эмэгтэй гэрлүүгөө очисон ч дотогш орж чадахгүй байсан тул тусламж дуудахаар явна. Тусламж ирэх байх гээд манай хэд бар зэрэг тайвширцгаав. Грэхэм өнөөх эмэгтэй яагаад одоо багт их буцаж ирэхгүй байгаад сэтгэл нь зовнин сандарна. Манай хэд яахаа мэдэхгүй байтал цаад талын хөрш айлын өндөр настан хоёр цонхон дээрээ засгийн газраас хэрэгжүүлж буй хөд хорио юу гэж бичсэн цаас барин гарч ирнэ. Джейсон шууд л Рутийн зураг зурдаг самбарыг ашиглан тэдэнд хариу бичиж үзүүлнэ. Хөрш айлын өндөр наснууд энэ бүхнийг засгийн газраас тэдний аюулгүй байдлын төлөө хийж байгаа хөд хорио байх гэж бодож байв. Аимшигтай тодорхойгүй байдал үүссэн ч оройн зоогийн ширээний ард Джейсон гэр бүлээ тайвшруулахыг хичээнэ. Тэдэнд идэх хоол, хоноглох орон гэр, хамгийн чухал нь нэг нь байгаа тул энэ бүхнийг хамтдаа даван туулж чадна гэж хүүхдүүдэд зоригжуулна. Оройн унтахын өмнө Джейсон охин Рут дээрээ очиж бүх зүйл зүгээр болондоо гэж аргатахад охин нь тун сэжигтэй нэгэн зүйлийг хэлнэ. Асуудал хаалганд биш бороонд байгаа юм аава. Өнөөдөр орсон бороо нэг л өөр, хачирхалтай харагдаж байсан. Энэ үг Джейсны сэтгэлийг улам бүр айлгах бөгөөд тэрээр өөр хотод байгаа эцэг эхийнхээ төлөө сэтгэл нь сэмэрч орондоо суугаа ихнэр Ана дээрээ очино. Тэгээд босод хөршүүдийнх нь адил эцэг эхэнч бас гэртээ исэн мэнд сайн байгаа гэж хэлэн ихнэрээ тэврэн тайвшруулна. Дараа нь Джейсон ихнэртээ нэг зүйлд харуулахаар дагуулan очиж ховцны шүүгэнээс буу гаргаж ирнэ. Нууцаар буу авсанд Ана маш их уурлахад Джейсон гэр бүл нь аюулд орсон хар дарсан зүүдийг хэдэн 7 хоног дараалан зүүдэлсэн тул хамгаалах гэж авснаа тайлбарлан уучлалт хүснэ. Өглөө нь гэрийнхэн сэрэнгүүтэл нөхцөл байдал дээрдсэн болов гэд доошоо яаран буцгаана. Гэдэд хүүхдүүд нь хэдий шалгацсан. Юу ч өөрчлөгдөөгүй, бүтэхгүй байна гэж сэтгэлээр унсан шинжтэй угтана. Тиймээс Ана Джейсон хоёр хүүхдүүдийнхээ сэтгэл зүг бодож орчныг аль болох хэвийн мэд байлгахаар шийдэн хуучны пянз кинонуудаа гаргаж ирнэ. Гэхдээ Ана энэ бол амарт биш учраас нарийн дүрм журамтай байна гэж сануулад нөөц хоол хүнсээ нямбай тооцож үзэхэд азар 2 сар болон түүнээс ч урт хугацаанд хүрэлцгээр байв. Тэд муудах төгсөн хоолнуудаа төрүүлж идэж усааж маш чанд хэмнэж эхэлнэ. 7 хоног өнгөрөхөд гэрийн гэрэл сүмэлзэж цахилгааны асуудал үүсэж эхэлнэ. Джейсон хөшүүдтэйгээ мэдээлэл солилцож байтал цаад талын өндөр настай өвгөн хоол хүнс байгаа эсхийг асууж дохио өгнө. Джейсонийд хоол хангалттай байсан ч өвгнийд юу ч үлдээгүйг мэдээд Джейсон сэтгэлээр унах боловч тэдэнд тусалж чадахгүй байгаадаа асар их сэтгэлээр унана. 2-7 хоног өнгөрлөө. Гадаа бороо орсоор л.
Гэтэл Рут охин цонхон дээрх борооны тусал маш хажихалтай физикийн хуулиас гадуур хөдөлж байгааг анзаарна. Тэрээр харандаагаар зангахад борооны тусал түүний хөдөлгөөний даган удирдагдж байр. Энэ хажихалтай зүйлийг харсан Джейсон гэрийнхээ айдсыг үргээхийн тулд шууд пянз залгаж бүгдээрээ хөгжмийн аянд бүжиглэж эхэлнэ. Түүнээс хойш тэд кино үзэж, дасгал хийж, Ана багахан хэмжээний ногоо хүртэл тарина. Шинэ он дөхөж байсан тул тэд гэрээ Кристмсийн чимэглэлээр чимэглэж, бусад хөшүүд нь ч бас цонхон цаанаа баягтаа бэлдэж байгааг харна. Нэг өдөр Рут охин нэгэн хачин амьтны зураг зураад сууж байснаа цонх руу харна. Тэр буцаад ирчихэж гэж хэлнэ. Тэрээр энэ нууцлаг биетийг борооны алхагч буюу Rain Walker гэж нэрлэх бөгөөд гэрийнхэн ч гадаа ямар нэгэн зүйл байгааг анзаарна. Гэрч ах Грэхэм нь айд санав. Тэр бол ердөөл нэг энгийн амьтан байх гэж өөртөө болон бусдад итгүүлэхийг хичээнэ. Энэ үед тэдний хоол хүнсний нөөц багасж асууд хүндэрч эхэлнэ. Анагийн тарьсан хідэн ногоо урахад хугацаа ихтэй байсан бөгөөд хүүхдүүд ч ногоо идэх сонирхолгүй байв. Маргааш нь Крисмсийн баярын өдөр. Баярын өвөрмөц үдэш Ана хүүхдүүдтэй илүү сайхан баяр бэлгэлж чадаагүйдээ сэтгэлдээ унан уйлахад Джейсон орчныг сэргээхээр хамтдаа кино үзхийг санал болгоно. Тэд үүссэн нөхцөл байдлын сайн, эерэг талуудыг бодож сэтгэлээ засцгаана. Удалгүй тэд сонхоор гадаа нэгэн нохоо зүгээр л сүүлээ шар усгийн давхиж явааг анзаарна. Энэ дэлхийн ертөнц одоо хүмүүс их биш, амьтдын их болж тэд зүгээр л гэр дотроо түгжигдэн тусгаарлагдсан болохыг тэд гүнзгий ухаарна. Дараагийн өглөө нь баярын өдөр тохиож хүүхдүүд бэлгээ нээхээр сэтгэл нь маш их тогтлоно. Тэд бие биедээ байгаа зүйлсээсээ бэлэг болгон өгөх бөгөөд Рут охин өөрийнхөө тарьж ургуулсан жижигхэн лоолыг ээждээ бэлэглэж бяцхан аз жаргалыг мэдэрнэ. Удалгүй тэр цаа талын гэрийн өндөр настай эмэгтэй унж байгааг харна. Түүнийг үхэж байгааг ухаарсан Джейсон хүүхдүүдэд дагуулan холдуулна. Сүүлд нь Джейсон нохоо сүүлчийн эм дууссан байгааг харна. Тэр шөнө бороо асар ихээр орсоор байх бөгөөд Рут доошоо буун шалан дээрх тоглоомуудыг цуглуулж эхэлнэ. Арын цонхыг цаагуур ямар нэгэн зүйл өнгөрөхийг тэр мэдэрч шалгахаар очиход нэгэн эмэгтэй шилийг нүднэ. Гэр бүлийнхэн бүгд сэрэх бөгөөд өнөөх эмэгтэй гардаа хотог барьсаар урд хаалга руу яаран очино. Тэрээр өөр нэг цонх руу очиж нээхийг оролдоно. Тэд түүнийг тусламж дуудахаар явсан өнөөх эмэгтэй болохыг ойлгоно. Эмэгтэй тэдэнд өөрсдийгөө битгий харуул. Бүх юм дууссан. Ямар ч тусламж ирэхгүй гэж чангаар ойрлоно. Удалгүй түүний ард ямар нэгэн зүйл гарч ирэн хүчтэй усны урсгал түүнийг хамран авч одно. Тэд түүнийг ямар нэгэн зүйлд автан оцсныг харах бөгөөд тод гэрлийн цасраг туссны дараа бүх зүйл аниргүй болж зам хоосорно. Джейсон цонхнуудаа хааж таглана. Тэд хамтдаа суух бөгөөд Рут өөрийнхөө зургуудыг түүнд харуулж тэдгээр амьтан дайсагнаагүй боловсон мэд санагдсан болохыг хэлнэ. Джейсон цаашид бороо орох тоолонд цонхнуудаа тагдаж байхаар шийднэ. Дараагийн өглөө нь Джейсон хөндөр настай өвгөн эхнэрийнхээ цогцыг бүтээж байгааг харна. Джейсон хүүхдүүдэд дасгал хөдлөн хийхийг зөвшөөрнө. Рут яндангийн ойролцоо дүүжин тоглоом байрлуулж түүгээрээ тоглож байх үед яндангийн цав улам тэлж таг нь химхрэн унана. Тэд гүйн ирж харахад гадаж гарах нүх онгоосон байхыг харна. Рут одоо яндангаар дамжин гадаж гарч чадна гэж хэлэх боловч Джейсон хитрхи давчуу нарийн байна гэж сануулна. Түүнчлэн өөрийнх нь жингээс болж янданг бүхэлдэн сүйтгэж болзошгүй гэж үзнэ. Рут өөрөө сайн дураараа гарахаар санал болгоно. Тэд үүнийг сайн санаа гэж үзээд шонгийн тусламжтайгаар дээд хэсэгт олс дүүжлэн бэлтэнэ. Тэд түүнийг аажмаар дээш өргөн доороос нь удирдан чиллүүлнэ. Эцэст нь Рут яндангаар дамжин дээврийн бүрхүүд хэсэгт хүрч гараа гаргаж чаддаг. Гэвч удалгүй бороо орж эхлэхэд тэрээр буцаад доошоо бууна. Тэгээд тэд нохоо Кассидигийнх нь бие тааруу байгааг анзаарна. Джейсон хөшгөө хаахаар яаран гэрнэ. Гэвч Рут түүний тагалгүй үлдээсэн ганц цонх руу гүйхүүгөөд яг тэр үед мөнөөх амтан шилийг хүчтэй нүднэ. Амтан удалгүй холдон явах хүртэл тэд чимээгүй сууцгаана. Ганц 3 сар өнгөрөхөд тэдний хоол хүнсний нөөц улам багассан байр. Джейсон өөрийнхөө порц хоолыг ихнэлтэд өгнө. Ана үүнд уурлан хөрөгчийг шалгахаар очих бөгөөд хүүхдүүд нь идэж хоол хүнс бараг үлдээгүй байгааг харна. Ана сольдож унаад ухаан ардна. Джейсон Анадаа тэд энэ бүхнийг заавал даван тулж амьд үлднэ гэж хэлнэ. Ана одоо үннээ хүлээн зөвшөөрөх цаг нь болсон. Тэд цөмөөрөө өсөж өөхөх гэж байна гэж хэлнэ. Джейсон бухимдан тэд заавал амьд үлдэх болно гэж зөрүүлнэ. Грэхэм аквариумынхаа загсыг барьчихсан орж ирнэ. Тэд түүнд зүг зүйл хийлээ гэж хэлнэ. Рут орж ирнэ, тэд нэг нэгнээ тэвэрнэ. Энэ үед Джейсон цонхны цаана ямар нэгэн зүйл байгааг анзаарна. Тэрээр гарааш руу орж зарим багаж хэрэгсэл болон тишүүр авна. Тэрээр тишүүрээрээ жижиг дугуйтай хавх төхөөрөмж угсарч дээр нь хэсэг мах тавина. Тэгээд түүнийгээ яндангаар гаргана. Удалгүй нэгэн үнийг ойртон ирэх бөгөөд хавхыг ажилуулгүйгээр махыг нь идэж чаддаг.
Джейсон хавхаа улам сайжруулан дахин оролдоход үнэх буцаж ирнэ. Энэ удаад тэд үнхийг барьж чадна. Гэвч түүнийг дээж татах явцад олсон тасарчихна. Джейсон өөр нэг хавх хийхээр ордож байтал Ана хоол барьсаар орж ирнэ. Тэрээр хоолоо хүүхдүүддээ өгөхийг хүсэхэд Ана Джейсонд хүч чадах хэрэгтэй тул идэхийг шаардна. Тэрээр хоол руу совдогхон тэмүүж идэж байхдаа нэг нь лууван хараад шин санаа олно. Тэрээр жижиг тортой хавх хийн. Түүнийгээ гаргахад Грэхэм үнэг лууван иддэг юм уу гэж асууна. Джейсон энэ бол үнгэнд зориулагдаагүй гэж хариулна. Удалгүй нэгэн хэрэм гарч ирээд хавхан дуунана. Тэд торыг дотогш татан авч хэрмийг орогж ирнэ. Тэд цөм маш их баярлан хэрмний махыг шаран амтархан идэцгэн. Эцэст нь 5 жил өнгөрнө. Анагийн тариасан ногооны талбай нилээ томорсон байв. Жимс ногоо нь сэтгэл хангалуун сайхан ургана. Грэхэм төгөлдөр хуураа тогсоор байх бөгөөд Рут зураг зурх сонирхолтой үнэнч хിവэрэ байв. Байшингийн гадаад орчин бүхэлдээ зэрлэг байгаль болон хувирч бавгаанууд хүртэл үзэгдэх болжээ. Джейсон илүү боловсронгуй агнуурын багж хэрэгслэр хоол хүнсээ үргэлжлүүлэн агансаар байна. Тэдний амьдралын шинэ хэв маяг инхүү үргэлжилсээр байна. Бороо дахин орж эхлэх бөгөөд тэрээр хөшгөө хаахаар доошоо бууна. Гинт мөнөөх амтан хаалган дээр ирэх бөгөөд энэ удаад дотогш ус орж эхэлнэ. Джейсон бүгдэнд нь нуугдахыг тушаана. Усны даралтаар хаалганы цоож болон хаалга нэгтгэхэд тэд цүн хийснээр нь нуугдцгаана. Мангас энд байлаа. Тэрээр дотогш алхан орж ирэхэд Грэхэм нээлттэй хаалга руу нухацтайгаар ширтэнэ. Амьтан тэдний хоот хүнс бэлтгэдэг бүх тоног төхөөрөмжийг сүйтгэнэ. Рутийг шалан доор нуугдж байх хооронд мөнөөх амтан шалан дээгүүр явж тэдний хураа авсан ургацыг сүйтгэх бөгөөд Рутийн нүдэн дээр ус тусна. Гадаа өөр бусад амьтад байгаа бөгөөд өнөөх амтан удалгүй шууд гадагш гарна. Грэхэм хаалга руу ухсхийн гүөх боловч хаалга буцаад хаагдах үед Джейсон түүнийг хориглон барьж авна. Хүү гадагш гарч чадхал байсан хэмээн орилон уйлна. Рут нуугчнаасаа гарч ирэн нүүрэн дээр нь туссан усыг амталж залууст энэ бол далайн ус байна гэж хэлнэ. Бороо зогсож нарны гэрэл тусна. Гэвч хаалга бүрхүүлтэй хിവэр түгжээтэй үлдэнэ. Рут аавда далайн ёроолын 80% нь судлагдаагүй байдаг талаар ярина. Тэрээр эдгээр амьтдыг сансрын орон зайгаас ирээгүй, харин далайн гүнээс ирсэн байх гэж таамаглана. Тэд дэлхийг эзэж авч байгаа юм биш. Энэ бол тэдний өөрсдийнх нь гэр орон гэж Рут хэлнэ. Джейсон энэ бол бидний гэр гэж хэлээд тэдний аюутгүй байдлыг хамгаална гэж амлана. Тэрээр ихнэртээ энэ бүхнээс төрж болов амарч сэтгэлээ амраахыг санал болгоно. Рут тавхнаас нэгэн усан халиу барьж авснаа санахаа харна. Гэтэл мөнөөх усан халиу Рутийн гарыг хазаж орхино. Эцэг их хоёр нь яаран ирэх бөгөөд охин зогсоохыг хичээсэн ч Джейсон халиуг цохиж хөнөөнө. Шүн болоход охины шархны халдвар биеэр нь тахаж эхэлнэ. Тэд сүүчийн усаа охиндоо өгнө. Ана тэдэнд антибиотик хэрэгтэй байгааг хэлэх боловч тэдэнд хийж чадах зүйл юу ч байсангүй. Дараагийн өглөө Джейсон бухимдалтаа туйлдж машин руугаа очиж хаалгыг машинаараа мөргөж эхэлнэ. Тэрээр ухаан алдах хүртлээр дахин мөргүүлнэ. Бусд нь орж иж түүнийг холдуулахыг хичээх боловч шалан дээр цав гарсан байхыг хараад Джейсон ухаан жолоогүй болж шалыг сэтлэн хагалахыг оролдож эхэлнэ. Ана түүнийг зогсоохыг оролдох боловч тэрээр тайвширтлаа эргэн тойрондох бүх зүйлийг хэмхэж эхэлнэ. Гэвч Джейсон гар харгазан байгааг хэлж угаалгын өрөөний шалыг сэглэнэ. Шалан доор бүх хөшүүдийн байшин холбосон бохир усны шугам хоолой байлаа. Тэд бусад байшин руу нэвтэрч хэрэгтэй энэ тариагаа олох боломжтой байр. Ана Джейсныг тийм нарийн хоолоогоор хурдан шуурхаа явж чадахгүй тул өөрөө явхаар шийднэ. Тэд түүнтэй холбоотой байхын тулд ос болон камер тохируулж өгнө. Тэрээр мөн бууг авч явна. Ана доошоо буух бөгөөд тэд түүнийг дэлгэцээр ажиглан харна. Тэрээр хоолоогоор цааш үргэлжлүүлэн алхах боловч саад бэрхшээлтэй тулгарч сэтгэлээр унана. Гэвч тухайн хэсгийн тоосхнууд сул байгааг анзаарна. Сүжээ тасрах үед Джейсон түүнийг буцаж ирэхийг шаардна. Тэд олсыг татаж эхлэх боловч Ана олсонд байхгүй байр. Грэхэм цонх руу очиж аавыгаа дуудана. Ана хөш байшингийн цонхоор дохио өгч байлаа. Холбоо эргэн сэрэхэд Ана өөрийгөө зүгээр байгааг хийхнэ. Тэрээр эрен хайж эхлэх бөгөөд эцэст нь хид хідэн хайрцаг антибиотик олно. Бороо дахин орж эхэлсэн тул Джейсон түүнд нэн даруй буцах хэрэгтэйг сануулна. Тэрээр мангас тэнд байгааг гадарсна. Тэрээр сэмхэн гарахыг хичээж шалан доош суусан хэсэг рүү бууна. Цааш усаар сэлэн холдохыг хичээнэ. Тэрээр бохир усны хоолой руу орсон ч удалгүй мангасын хадлалд өртөнө. Гэвч тэрээр түүнийг буудан амжиж мангасыг эргэн ирэхээс өмнө дээш гарна. Джейсон нүхийг бүрэн тагдаж хаахын тулд хажуугийн ханыг нураана. Нурангийг нүх рүү унгаана. Тэд Рутэд даруй эм өгнө. Джейсон бууны тухай асуухад Ана бууга гэцнээ хэлнэ. Сүүртэн Джейсон тэдэн рүү мангас заавал эргэж ирэх тул Анаг хүүхдүүдийн хамт дээврийн өрөөнд нуугдах хэрэгтэй гэж хэлнэ.
Гэвч Грэхэм хэрв тэд дотогш нэвтэрч хаалгыг нээж чадвал энэ боломжийг ашиглан гадагшгүй хэрэгтэй гэж хэлнэ. Ана хүүгийнхээ санааг дэмжиж туршаад үзэх нь зүйтэй гэж үзнэ. Джейсон зөвшөөрч тэдэнд байгаа бүхнээрээ тэмцэх болно гэж хэлнэ. Тэд байшин доторх эд зүйлсийг цуглуулан янз бүрийн зэвсэг хийж эхэлнэ. Энэ хооронд Рутийн бие сайжирсан байлаа. Тэд асар том хавх төхөөрөмж бэлтгэж бүгдээрээ мангасуудтай тэмцэхэд бэлэн болно. Бороо орж эхлэх бөгөөд гинт байшингийн бүх усны цоргоноос ус ориглон гарна. Джейсон зэвсгээ бэлтгэн яндангаар гарсан нөх рүү чиглүүлэн зогсно. Удалгүй хүчтэй усны урсгал орж ирэн түүнийг шийдэж орхино. Усны цоргонууд дарагтад цохигдсон задарч байшин бүхэлдээ усаар дүүгч эхэлнэ. Хүүхдүүд шат руу авирна. Ана доошоо ус руу харахад мангас хэдийн дотогш нэвтэрсэн байв. Джейсон усны доороос зэвсгээ барьж авах хооронд мөнөөх амтан түүнийг чиглэн хүчтэй тогтолно. Джейсон мангасыг анзаармагцаа Анадаа молтово асаахыг тушаана. Ана сандарч байсан ч шатааж чадна. Джейсон руу тогтолж буй мангас руу шиднэ. Мангас галж шатах боловч Джейсон руу ухсхийхдээ Анаг мөргөн унгаана. Джейсон мангасыг цахан унгаж тэд цааш зүхтэн. Тэд дээврийн өрөө хүрнэ. Джейсон зэвсгээ барьж тэд сумаа хамт баглаж сойсон байв. Дээврийн өрөөч мөн усаар дүүж ихтэх бөгөөд удалгүй тэд цум усны доор орно. Мангас тэдний чиглэн ухсхийхэд тэд хавхаа ажиллуулсан. Мэх хамжигтай болж мангас хүлэгдэх үед усны түвшин доошилно. Джейсон хутга барин хаалгаа нэхий шаардан мангас руу орхино. Ана байшин нурж байна хэмээн чангаар уудаг алдна. Рут аавда амтныг алахгүй байхыг өөрөөр бол тэд хизээж гадаж гарч чадахгүйг сануулна. Тэр даруй Джейсон охиныхоо хэлж байсан энэ амтан дайсагнаагүй боловсон санагдсан гих үгс болон түүний харигцахыг хичээж байсан хэлбэрүүдийг эргэн санана. Энэ бол тэдний өөрсдийнх нь гэр орон байлаа. Тэрээр тайвширч олсыг огтлон тайлна. Мангас сулагдаж тэдний өмнө босон зогсно. Удалгүй хаалга нээгдэж тэд гадаршгүйлдэн гарна. Гэтэл тэр даруй дөрвөнч мангас тэднийг бүслэн авна. Гэвч тэдний аварсан өнөөх амтан гарч ирнэ, бусад руугаа зангарна, архирна. Бусад амтд бүгд холдон явцгаана. Тэдний байшин нүдэн дээр нь нуран унаж, том агуу шиг нүх үлдэнэ. Рут ямар нэгэн зүйлийг анзаарч түүн рүү яарангүйн. Бусад нь түүнийг дагах бөгөөд хотын тэнэг хагас нь усны доор орсон байгааг харна. Тэд машинаасаа хэрэгцээд бүх зүйлсээ авна. Тэд завиа гаргаж, далайд аялалд гарна. Амтанд өршөөд үзүүлснийхээ хариуд ач тус хүртсэндээ баярлана. Тэд тэдгээр амтдыг дахин хизээж хараагүй юм. Одоо тэд Кассиди гэж нэрлсэн завин дээрээ шинэ гэр орноо хайн аялна. Тэд амьд үлдсэн босод хүмүүсийг олохыг хүснэ. Энэ бол тэдний хувьд дахин эхэлж буй адал явдлын эхний өдөр гэснээр кино маань төгсөв. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Кино товчлол сууг байлаа. Баярлалаа. Анти, саб дараагүй нь саба дараа лайк шеэр хийгээрэй. Сэтгэл үлдээгээрэй. Би бүгдийг уншиж байгаа шүү. Баярлалаа. Кино товчлол байлаа.